Ойролцоон бол энэ нэгдүгээр игний сайхан чөлөөтэй сайхан явж штэ. Тэгээд ер нь ингээд жолооч нарт хэлэхэд нэгдүгээр игнийг нэг сайхан чөлөөлөд өгчөөч гэж хэлмээр. Тэгээд тэр мэрэнд нэг аштайхан оролцчихсоо гэж бодож байна жолооч нар. Нийслэл дээр бодлогын газраас нийт 10 байцаагч ажилладаг. Тэгээд 10 байцаагч маань одоо дүүргүүдийн эцсийн зогсоолууд дээр голчлон хяналт тавиад ажиллаж байгаа нэгдүгээр игнэнд. Урдынхыг бодвол одоо бас нэгдүгээр игний ч чөлөөтэй гоё болчиход байна шүү дээ. Тэгээ одоо бидний энэхүү юу шалгалт зогсож байхад бол одоо хамаагүй их үр дүн өгсөн байдал харагдаж байна л да. Тэгээ автобус маань өөрөө чөлөөтэй яваад гэнэ. Одоо буудлаад өөрсдөө кармаагүй болсон байна. Тийм болохоор зорчих хэсэг бол бас чөлөөтэй хурдан дөрвөө явж байгаа л гэж бодож байна да. Зорчигдчих бас сайхан сууцгааж байна. Тэгээд одоо ингээд буудлын руу шахаад ороод зогсоход нэг урдаас нэг гүгээд идгээд бас болчмоор байгаа. За одоо иргэд маань одоо тээврийн хэрэгслэр хөдөлгөөнд оролцохдоо одоо нэгдүгээр игнэр бас хэтэрхий шахаж орох үргэлжлэн шугам давах тиймэрхүү байдлаар бас дөрмийн алдаатай ажиллах юм уу сайжрагдаж байна. За 2025-аас 26 оны хичээлийн шинжилгээний нээлттэй холбоотойгоор цагдаагийн ерөнхий газрын тээврийн цагдаагийн алба, нийслэлийн нийтийн тээврийн газар, замын хөдөлгөөний бодлогын төвийн дарга нарын хамтарсан шуурхай баг байгууллагын удирдамжийн дагуу энэ оны 8 сарын 18-ны өдөр эхлээд шуурхай баг замын хөдөлгөөний бодлогын төв дээр ажиллаж байна. За энэ шуурхай багийн үндсэн үүрэг бол чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр игнийг чөлөөлөх, замын хөдөлгөөний төвжирэл ачааллыг бууруулах арга хэмжээг ахуйд хамтран ажиллах чиглэлийн дагуу ингээм хамтарч ажиллаж байна. За энэ үйл ажиллагаатай холбогдуулаад нийтийн тээврийн үүсгэний нэгдүгээр игнийг чөлөөлөх зохицуултыг 250 тээврийн хэрэгсэлт хийсэн байна. За үүнээс зарим төвжирэлтэй газруудад тээврийн цагдаагийн албатай хамтраад 12 удаагийн богино эргүүлэлтийн арга хэмжээ авч ажиллалаа. За үүнээс гадна тээврийн цагдаагийн албаны албаагчд болон нийтийн тээврийн газрын автотээврийн улсын байцаагч шалгагч нар хамтраад инх тавны өргөнчлөгийн нэгдүгээр игнэнд ажиллаж байгаа. За энэ удирдамжтай ажлын хүрээнд энэ багчид бол e-police аппликейшнаар нийтийн тээврийн нэгдүгээр игнэнд зогсож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг замын хөдөлгөөний төлөв илгээж байгаа. За энэ ажлын хүрээнд нийт 682 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж гэрээ хаягаар зөрчил явуулсан байна. За мөн 810 тээврийн нэгдүгээр игнэний чиглэлийн тээврийн хэрэгслийн буудалтай зогсож буй 810 тээврийн хэрэгслийг чөлөөлөх арга хэмжээ аван ажиллаж байна. Удирдамжтай ажлын хүрээнд нийтийн тээврийн нэгдүгээр игний чөлөөснөөр нийтийн тээврийн үйлчлэгээний хурд өмнөх 7 хоногийнхоос 2.7% өссөн үзүүлэлтүүд үзэж байна. За ийм учраас бас нийтийн тээврийн иргэд төрх нийгмийн тээврийн үйлчлэгээ хүлээлтийн хугацаа багасж байгаа юм үр дүн харагдаж байгаа.